Сэдвэрж нар зохицолтын сумын шин суурьшлийн бүсийн төлөвлөгөөтэй танилцлаа. Эрдэнэс 5-7 хувьцаат компани А620 дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд Өмнө Говь аймгийн зохицолтын сумыг 50,000 хүн амтай шин суурьшлийн бүс болгохоор төлөвлөн ажиллаж байна. Зохицолтын сумыг одоо дагуулад Эрдэнэсийн хот гэх юм уу юу гэх юм те ямар нэртэй байх юм том хот байгуулах гэж байна. Энэ бол одоо их сайхан үйл хэрэг юм аа. Тэгээд маш олон хүмүүс уурхаач түүнийг дагсан үйлдвэр аж ахуй сургууль цэцэрлэгээд олон зүйлүүд бол одоо өмнө нь говьд сүндэрлэх нэ. Тэгээ энэ дээр одоо заашгүй шаардлагатай зүйлүүд бол одоо хөрөнгө төсөв санхүүжилтийн асуудал байгаа. Тэгээд энийг нь бол ингээд Эрдэнэс 5-7 маань шийдвэрлээд тэгээ гол энэ анхны тэр их усүрийг бол шийдээд өгч юм байна гэж ойлгож байгаа. Тэгээ инхээр зэрэг цаашдаа бол энэ маань одоо биелэлээ болоод ингээд сайхан хот болоод явах юм бүрэн одоо болцоо нэгдэн. Дээрх төлөвлөлтөөр инженер техникийн шин суурьшлийн бүсийг байгуулж 2020-с 30 онуудад 6 чиглэлээр зохиц бүтээн байгуулалтыг хийхээр нарийн тусгаж өгчээ. Тодорхойлбол инженер, технологи, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэл, ногоон хөгжил, боловсрал чиглэлээр шин суурьшлийн бүсийг хөгжүүлэх юм а. Энэ төлөвлөлтөд өнөөдөр ингээд эхний байдлаар танилцлаа. Маш их таалагдлаа. За энэ төлөвлөлтийг анх одоо яг тэр газар 150 га дээр Идеал группээр аймаг орон нутгийн өмчийн оролцоотой 5-7 компани хөрөнгө гаргаад хийж байсан. Тэгээ энэ төлөвлөлтийг бас дунд нь оруулж гиснээр их ачаал бүгдэлтэй болж. За ингээд сумын иргэдийн хурал, сумын иргэдээс санал аваад, аймгийн иргэдийн хурал, аймгийн засаг даргын зөвлөлөөс эднээс санал аваад ингээд аймгийн иргэдийн хурлаар 9 сарын 15 гэхэд ингээд дараагийн шат руугаа буюу барилгын байгуулалтын яам руу ингээд явахаар төлөвлөж байна. За аймгийн зөвөөс энэ төлөвлөлтийг бол бүрэн дэмжиж байна. Энэхүү төлөвлөлтийг Алсын хараа 2050 засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Өмнө Говь аймгийн хөгжүүлэх хөтөлбөртэй уялдуулж орон нутгийн иргэдийн саналыг тусгаж Монголдо анх удаа 50,000 хүн амтай шин суурьшлийн бүсийн цогц төлөвлөлтийг гаргаад байна. Дээрх төлөвлөлтөд танилцсан улсын их хурлын гишүүн Наранбаатар, Өмнө Говь аймгийн засаг дарга Сэдвэрж тэргүүтэй хүмүүс Өмнө Говь аймгийг